Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 20 дугаар хэсэг. Нутаг нугын зарим нь сум орны дарга удирдлагууд хүртэл хажаа эмээг "Өндөр эмээ та насны найраа нэг хийн байгаа. Та л манай нутгийн хамгийн өндөр настан болоод байна шүү дээ. Энэ сайхан насыг наслсан хүн чинь насныхаа найрыг хиймээр дээ. Та чинь өөрөөсөө доошоо хідэн үе үзчихлээ. Энэ сайхан буйнаа үр ачтаа үзүүлж харуулмаар байна да" гэдэг байв. Ганхүү эдэр батнаар энэ саналыг сонсоод л дүргэлхэж, "За эмээ минь хэрэггүй байхаа да. Та бидэндээ мэд сэрүүн харагдаж байвал болоо. Тэр насны ой энтрийг чинь энэ дарганаар тэмдэглэнэ гэдэг худлаа. Та бүү зөвшөөр" гэж ятгав. Хажид буурай нэг өдөр олзотмаагаас "Манай ач хуч нар яг одоо хэдэн хүн болж байна хэмээн асуухт нь гайхав. Анх удаага ингэж асуусанд олзотмаа гайхаад баршгүй. Ач хуч жичээ тоолцуух зав өдөр олзотмаад яаж байх вэ? Тэрээр бодол хийлэн "Ямар ч байсан лав 100 гаруй хүн болж байгаа байхаа. Манай хоёр л гэхэд 20 гаруй хүн болчихсон байна" гэв. Гар хурууга хумхиж суух дургүй тэрээр хэдэн ач хуч нартаа "Та нар хөдлөөч" гэж зүгээр суулгахгүй. Эмээгийнхээ энэ байдалд хэдийн дасчихсан ач хуч нар хэрдээ хөдөлж ажил төрлөө хийвч эмгэгний сэтгэлд нэг л нээцэхгүй. Сэтгэлд нь нээцдэг ганц хүн нь Дэнсмал юм. Дэнсмад хажид буурай хизээч хэр халдаахгүй. Олзотмаа цагаан сараас хойш овоо болж урдын адил их захгүй ажилдаа ханцуу шамлан орж ирэв. Хажид эмгэн олзотмаа хоёр ганхүүгэнд хэрдээ туслахыг хичээвч ганхүү энэ хоёрыг ажилдаа гар хүрэхгүй санаатай. Нар ээсэн нэг өдөр ганхүүгэнд орж ирсэн хажид ганхүүгийн эхнэр Үлзийтэд хандаж "За миний охин, энэ Дэнсмаа хөөхий битгэрч гүйцлээ. Одоо яах вэ хэмээн үнэнхүү зовсон царай гаргалаа. Дэнсмаад санаа зовдөг нь аргагүй. Ер нь Дэнсмаад үнэнхүү хайртай хажид буурай байнга л хошууга дэвсэж 5-10 төгрөг өгч духан дээр нь үнэрлэх дуртай." Олзотмаа хүүгэндээ очихоор гэрээсээ гараад зам зуур аргал түн алхасаар ганхүүгийн өтгийн хормой руу орж ирлээ. Эмээгийнхээ урдаас эдэр бат том алхлан ирээд том шүдэ гарган инээмсэглэн "Эмээ та яаж аргал төөж болох вэ? Би чинь муу байгаа үсттэй. Алив би" хэмээн аргатай аргалыг сэвхийтэл өргөн мөрөн дээрээ тавиад "Сая таныг энэ өтгийн хөл рүү орж ирэхээр чинь харлаа. Өндөр эмээгийн би гайгүй үсттэй. Хаврын энэ хариг цагт та хоёрыг хэрэггүй тустай болгоно штэ" гэж бодоод байх юм. Одоо мал төлөлж дуусгаар л та хоёрыг хаяандаа авахаас төлөө төрш уснаас ахуулаад хэцүү байгаа байлгүй. Аав ээж хоёрч өглөөд байнга санаа зовоод байх шиг байна хэмээн угсруулан яриад эмээгээ дагуулan гэртээ орлоо. Дөнгөж хөлд орж буй тентэр тунтар алхан явах эдэр батын баг хүү олзотмаа өхөөрдөн тэврэн авч эмээгийн хүүн аль вэ хэмээн өхөөрдөж суутал гаднаас ганхүү Үлзийт хоёр орж ирлээ. Ганхүү ээжийнхээ ядрангуй царайг хараад санаа зовнсон бололтой. "Ээжээ, таны бие гайгүй юу? Царай чинь нэг л яд руу харагдах юм" гэхэд "Би яах вэ? Гайгүй. Эмээ чинь нас өндөр болсон хүн хаврын хариг цагт биеинд ордвол хэцүү дээ. Миний хүү нэг шин шүлний юм бодохгүй бол болохгүй. Жаахан тортхоос" хэмээгээд гарахаар өндийгт нь эдэр бат "Эмээ, би таныг хүргээд өгье" хэмээн цуг гарлаа. Хажид эмэгний том охин бүдж овын бие муудлаа гэж дуулаад ганхүү энэ тухайга хажид эмгэнд хэлсэнгүй. Учир нь тэрээр эмээгээ сэтгэл санаагаа зовооно гэсэндээ л тэр аж. Хажид эмгэн хаврын хариг цагт бие гамналгүй чадах ятгаараа малын цаагуур гүйсээр цөхөрч унах дөхөв. Олзотмаа хажид хоёр бие биенийгээ гисээр нэгэн биеийн гаргуунд хаяж хоёул ядаргаанд орхон дөхлөө гэсээр эдэр бата ганхүү хоёр тэр хоёрыг нүүлгэн гэрийнхээ гадаа аваачив. Хаврын мал төлөх их ажил дуусах тийшээ хандсан учраас нэг үеийг бодоход ажил хөнгөрчээ. Өдөр хоног тавигдаж
Нялх ногоо сэрвийн цагийн өрн ирсэн хүм малгүй сэтгэл нь багтай бөлгөө. Олзодмаагийн бие сэтгэл чилээхгүй байгаад хажид бас баяртай. Харин тэр хоёрын нэг сэтгэлээ чилээх шалтгаан байгаа ч доор бүрэндээ түүнийгээ үл ил гаргана. Тэр бол мэдээж охин Дэнсмаа. Сумын төвд ганхуугийн гутгаар хүү Хэшиг Батынд сууж сургуульд суудаг тэрээр мөнхийн аав ээж хоёроо ярьж хоёр хөвгшнийг дэнслүүлнэ. Хин хинийхээ сэтгэлийн чилээчгэн гэж хажид Олзодмаа Үлзий гурав хин хиндээ үүнийг ярихаас цаашгүй. Үлзий болохоор өөрийнхөө Ганбатад хамаг бурууга өгөн. Тэр хогл хүний охин хүүхдийн сэтгэлийг сэвтээчгэж гэж нэг удаа ганхууд энэ тухай хэлтэл ганхуу ган зүг ган хийсэнгүй. Хүний эцэг болсон хойно хүүгээ өмөрөө эзгэж Үлзий бодсон. Гэхдээ ганхуу адуу малынхаа бэлчээрт явахдаа бодож байлаа. Манай Ганбатч жаахан хөнгөлүүн талдаа хүн. Энэ Идэр бат дүү хоёр дүүгээ бодоход гэж бодсон. Ганхуугийнх бол 4 хүүтэй айл. Ганбат бол дээрээсээ хоёртох нь. Гадаад дотоод явлаа гэд эрэхтэн ганхүү энэ ажил төрөлч нь болж байгаа бол явах хэрэг байгаа юм уу гэхэд залуу байгаа дээрээ газар үзэж эрдэм сурна гэж хэлээд л явсан ч удалгүй эхнэрээсээ салчихсан сураг байсан. Дэнсмаагийн баг дүүг нь холоос Ганбатын эхнэрийн ах дүү нар нь гэж хар машинтай хүмүүс нэг өдөр уйлуулад аваад явхад хэрваргийн юмд нулимс унагдгүй ганхууч хаврын салхинд харшиж улайсан нүднээс нь гантай жилийн бороо шиг ганц нэгэн тусал хүнээс нууж унахснаа сандаг үлээ. Хөөрхийн муу охин өдийд тэр таньж мэдгүй хүмүүстэй дасаж байгаа болов уу гэж бодно.Ооны эвэр шиг эм жаахан хоёр амьтныг ингэж салгаж байдаг гэхээс л одоо ч гэсэн ганхуугийн сэтгэл нэг л эзгүй ирнэ. Үрдээ гаргаж байгаагүй мэд тэр хайрын сэтгэлээ тэр хоёр ачтаа бол амиа өгөхдөө бэлэн мэт байдаг байлаа. Аавыгаа ээжигээ дүүгээ өгөөлөн санах ач охин Дэнсмаагийнхаа хөөрхөн хар нүд нь нэг гунигтай байгааг тэр зөнгөөрөө мэдэж байлаа. Саяхан нэг хүүн гадаадаас ярихад ганхуу утсаар хүүдээ нэлээд хэдэн ширүүхэн үг хэлээд авсан юмдаг. Гэтэл ач охин Дэнсмаа дөнгөж долоотоо гэхэд хэрсүү гэж жигтэйхэн тэрээр та яагаад л аавыг загнаад байгаа юм те? Ээжтэй ч гэсэн буруу ээж болно штэ. Ээж буруутай болоод л наадтай ярьдаггүй байх хэмээн тугал хар нүдэндээ нулимс цээлэгнүүлэн хэлэхэд гэр доторх улс бүр таг болж доор бүрэндээ л сэтгэлийнхээ гүнд нулимс унгаах нь мэдээж байлаа. Хажид буурай бүр нэг удаа Олзодмаа ганхүү Үлзий бүгд л намрын нэг өдөр ганхүүгийн хайрсан цайг уугаад л сууж байхдаа баг гарын шаазангаар цай уун бие сэтгэл тавирсан тэрээр эмээн бүр энэ цайнд чинь тамир тэнхээ сэрэгчихлээ. Манай Үлзий ч цай сайтай хүндээ гэж бэрээ магтснаа. Гэнэт нэг юм сансан мэт. Өө нэрэ сайхан бэрийн үүд сайтай улс та. Хөөрхий муу энэ Олзодмаач манай л сайн бэрийн үүдийг зааж өгсөн юм гэж Олзодмаа гал буурсан үдээр өрөвдөнгөө хараад. Ер нь Ганбаттад л байгаа юм байна. Хүүхэд байхын тархихгүй хог байсан юм. Энэ ганхуугийн хідээс уг нь би арай илүү амиа аваад явчихна гэж бодсон чинь муу тархич нь харин хамгийн арчаагүй хог нь байсан юм байна штэ гэлээ.